За сайн байцгаана манайхан Mind Journey podcast юм нь 2 дахь дугаарынхөө эхэлж байна. Эхний дугаар дээр нэрээж битээр олж чадаагүй байсан байхгүй яг үнэндээ. Тэгээд эхний дугаарыг эдитэлж жагаад ямар нэр өгөхөөгөө ярилцаад. Тэгээд Mind Journey гоё нэр алсан байгаад. Тийм бэ. За тэгээ ишгэн найзыгаа урангаа энэ Mind Journey гэж нэр яг ямар учиртай юм бэ? Яагаад ингэж нэрлэхээр болсон бэ? Нэрнийхээ утгыг тайлбарлаж өгөөч найзаа. За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Бид дугаараар уулзж байгаадаа баяртай байна. За нөгөө түрүүний Азагийн эдгээр яг нөгөө подкастаа бичиж эхний дугаараа бичдэг би тэрвэл нэрэж бодоогүй шууд л ерөөсөө за эхлүүлъя гэж эхлүүлсэн. Нөгөө аливаа зүйлийн эхлэлэнтэй нэг л зүйл эхэлчих юм бол тухайн зүйл цаашаага нөгөө гоё ингээ урсгалаараа явчихдээ штэ. Тийм болохоор би тэр шууд за эхлэе гэдэг зориг ороод эхэлчихсэн байгаа. За Mind Journey гэдэг нэрийн хувьд болохоор бид хоёр нөгөө Азагийн маань YouTube суваг маань болохоор Zaya Mind, миний YouTube сувгийн нэр нь болохоор Hishkes Growth Journey гэсэн нэртэй. Тэгээд энэ хоёр нэрнийхээ яг нөгөө гоё тавхцал тэгээ утгыг нь бодоод Zaya Mind-ийн Mind, Hishkes Growth Journey-гийн journey-г аваад Mind Journey гэсэн нэр өгсөн байгаа. Энэ нь болохоор монголоор ямар утгатай вэ гэх юм бол сэтгэлгээний өсөөл, сэтгэлгээний одоо зүйл туулал гэсэн ерөөхдөө утгатай байгаа. Вау, нөгөө нэг бух намдаг нь манаад байна, булга зүйдэг нь танаад байна гэдэг шиг тий. Хувийн хөгжилтөөр анхаарыг яг нэг тийм тавцлал нь яг ижилхэн байгаад исэн. Тийм болохоор яг 25 оны хүртэлх одоо сэтгэлгээний өсөөл, дотоод одоо өөрсдийн өсөлт тэр бүх зүйлээ та бүхэнтэйгээ гоё чөлөөтэй тий илэн далангуй одоо ямар ч тийм нөгөө нууц хаагаад ах зүйлгүйгээр өсөлтийнхөө одоо түүхөө хуваалцъя гэсэн ийм одоо зорилготойгоор эхлүүлсэн байгаа. За баярлалаа. Манай талаас Mind-ийг аваад, Ишгийнхаа талаас Journey-ийг аваад, тэгээ Mind Journey буюу эм гоё подкаст маань минлээд гарч байгаа ахны. Тэг өнөөдөр 20 дугаараа бид хоёр бичиж байна. Тэг өнөөдөр болохоор бид хоёр юу ярих вэ гэхээр подкастынхаа нэртэй холбоотой ч гэх юм уу. Нөгөө талаасаа зүгээр л ингээд нөгөө нэг бид хоёр өөрсдийнхөө тууллаар нэг талаасаа ингээд хүмүүстэй зориулаад нөгөө талаасаа өөрсдөндөө үлдэх үр хөвгтдээ, үр хойчтой үлдээгээд энэхүү подкастыг хийж байгаа учраас яг битэрийн хувьд ингээд туул нь юу байгаа юм те хизэнээс эхлээд өөрсдөө хөгжүүлэхээр болсон өөрсдөө хөгжүүлээд явж байгаа тэр хувийн хөгжлийн зам нь ямар байсан тэр тухайгаа гоё дэлгэрэнгүйгээр та бүхэндээ хуваалцах гэж байна. За тэгээ түрүүн Ишгийн маань хэлсэн шүү дээ те 2020 21 оноос ахуулаад эхэлсэн гэд. Тэгээ Ишгийн маань хувьд ингээд хувийн хөгжлийн сургалтууд байд юм уу? Одоо хичээл сургууль юу байдیں те? Хувийн хөгжилтөө ер нь хизэнээс анхаарч эхэлсэн бэ? Ер нь яагаад хувийн хөгжил гэдэг зүйлийг анхаарч ер нь өөрийгөө хөгжүүлэх бол болохгүй мэн гэсэн тэр нэг дохио мессеж тэр зүйлийг хизэнээс авч эхэлсэн бэ? Тэр тухайгаа гоё ярьж өгөөч. За миний хувьд болохоор 2019 онд охиноо төрүүлсэн. Тэгээд 2019 оны 10 сард охиноо төрүүлээд 20 оны эхнээс ерөөхдөө нөө ковид гараа тий хөл хорой тогтоож эхэлсэн яг тэр үеэс ерөөхдөө нөгөө гэртээ ингээд нөгөө хүүхдээ хараад нөхөр нөгөө манай нөхөр тэр үе чинь төрийн засгаад ажилладаг байсан. Тэгээ нөгөө тэр үе чинь нөгөө төрийн албаны албаа агч нөгөө өндөржүүлсэн бэлэн байдалд зарлцсан. Тэгээ ерөөхдөө гэртээ нөгөө гэр бүлтэйгээ өнгөрүүлэх цаг маш хомс. Тэгэл 4 өдөр гараал ирнэ. Тэгээд тэр нөгөө амрах хугацаанд нөгөө ядарсан хүн чинь амар нь унтахыг бодно. Яг тэр үеэс нөгөө би одоо ботхоор төрсний дараах сэтгэл готрал яг тэр шат руу ингэ явж исэн. Гэхдээ ингэ байгаа хүүхдээ ингэ харж байгаа ичимжиж аягүй гоё ингээл аз жаргалтай байж тэг хүүхдээ хүлхээр хүүхдээ хараад хайр уурсан тий. Яг ингээд хүүхдээ хүлж авах үед болохоор ингээд гоё хайр уурсаад хайрыг мэдэрч байгаа боловч тэр хүүхдээ унтсны хойгоо тий нөхрөөгөө гэртээ байхгүй хоолоо хийж идээд ингээд охинтойгоо хойлохноо хоолоо идчих тэр үед ингээд өөрийгөө яг ингээд би за нэг сэтгэл готролд яг ингээд би ороод байгаа юм шүү шин тэмдэг илрээд байгаа юм шүү гэх тэр үед ингээд хоолоо идчих ганцаараа ингээд хоолоо идчих та униглал тий за ингээд гармаар ч юм шиг найз зөвхтүүдтэйг уулзмаар ч юм шиг яг тийм нэг айгүй нэг сонин сэтгэл зүй орж эхэлсэн. Тэгээд ингээ 2021 оноос ерөнхийдөө за би яг одооноос ингэж өөрийгөө өөрчлөх үү яг энэ байдлаар ингээ байгаад ах юм бол нөгөө сэтгэл готрол ороод нөгөө шараад нэмлэг рүү яг явхад ер нь бэлэн болоод байгаа юм шүү гэд ер нь өөртөө тийм дүгнэлт хийсэн юм. Тэгээд
хамгийн эхлээд л ерөөхдөө ингээ ном уншиж эхэлсэн л дээ. Одоо хувь хүний хөгжилтэй холбоотой номнууд уншиж эхэлсэн. Гэтэл ягаад ч нэг ингээ болохгүй хүүхдийн хажуугаар ингээ өдөр унших гэхээр манай хүүхэд тэр үед ер нь нэг 30 минут унтаас хэрдэг. Хамгийн удаан унтлаа гэхлээр 40 тэр хавцаал уддаг байсан юм. Тэгээ хүүхэд сэрцний хажуугаарч нөх хүүхдээ ингээ сатаархалын тулд өөртөө ингээ цаг хугацаа ерөөхдөө гаргаж чадахгүй байгаад гэсэн миний хувьд болохоор тэгээд ямар шийдвэрийг гаргасан бэ гэхээр би өглөөний цагийг өөртөө зориулах хэрэгтэй юм байна шүү дээ. Би хүүхдээ өглөө унтж ах 1-2 цагийг нь өөртөө зориулаад хийх ёстой зүйлээ хийя гэсэн шийдвэр гаргасан. Тэр үед болохоор нөгөө өглөөний гайхамшиг гэдэг группэд ороод тухайн үеийн нөгөө 14 хоногийн чиглүүлэх хичээл өнгөө явдаг гэсэн тэр үед тэрэнд нь оролцоод өглөөний гайхамшиг гэдэг номыг тэр үеэр уншиж эхэлсэн. Тэгтэл яг тэр үед нэг миний тархинд тэр номыг уншаад эн чинь нөгөө хувь хүний хөгжил өөрийгөө хөгжүүлэх гэдэг чи яг тухайн одоо өөртөө байгаа цаг хугацаа хэлдэг юм байна штэ. Яг би энэ өглөө босоод дасгалаа хийчи, номоо уншичи гэж л яг энэ нөгөө хувь хүний хөгжил өөрийгөө хөгжүүлэх миний би маань эхэлсэн байдیں۔ Тэгээд өглөө яг 6 цагт босоод тухайн үед 108 мөрөглийн сургалтанд суугаад 108 мөрөгл хийдэг болоод 108 мөрөгл чинь нөгөө давхар бясалгал болдсон шүү дээ нөгөө. Тэгээд давхар бясалгал хийж байгаа юм. Тэгээд дараа нь ингээд номоо уншиж байгаа юм. Тэгээд ингээ өөртөө ингээ цаг зориулаад ирсэн чинь миний буцаа сэтгэл зүй айгүй гой болоод би чи ингээд нөгөө өөртөө цаг гаргаж чадчих штий. Би ч бас ингээд нөгөө муучгүй бас ингээд ном уншаад өөртөө ингээд тухайн номноос ингээд авах зүйл аваад ингээд хэрэгжүүлээд чадах юм байна штий гэж яг тэр үеэс нэг энэ байсан юм байна штий гэдэг нэг тийм тохиогийг авч ирсэн. 2021 онд юм байна. Тэгээд 2021 оноос хойш ирэхэд одоо хүртлээр тасралтгүй суралцаа л юм. Тал чиглэлд рүүгээ. Ерөөхдөө нөгөө хүний амьдралын 8 тойрог гэж ярьдэн штэ. Эрүүл мэнд, эд баялаг, гэр бүлийн харилцаа ингээд тэгээд 8. Яг тэр бүгдийг ингээд тэмдэртээ авч явахын тулд одоо баг алхмаар л ерөөхдөө суралцаа л явж байгаа да. За миний хувьд гэх юм бол товчхондоо юм байна. Азаа найзын маань хувьд хизэнээс яг энэ суралцах эдмийнхаа нэлцаанд орсон бэ. Хувь хүний хөгжлийн талаар. Тухайн үед яагаад одоо ер нь ингээ өөрийгөө хөгжүүлээ. Энэ одоо хувь хүний хөгжил чиглэл рүү орох алхам яг хизэнээс эхэлсэн байна за. Яг уу ингээ бодохоор багасаа л ер нь өөрийгөө одоо нийгмийн идэвхтэй сургалтын байгууллагуудаар явдаг байсан. Оюутан болооч гэсэн оюутны холбоо ч гэдэг юм уу ингээд нийгэм талдаа өөрийгөө идэвхтэй. Тэгээд тэр маань нэг талаасаа миний өөрийгөө хөгжүүлэх гэж хичээж байгаа үйлдэлүүд байсан юм шиг. Гэхдээ яг ажилд ороод Асбанканд 7 жил ажилласан ингээ өмнө ирсэн шүү дээ тий. Ажилд орсон 7 жилийн хугацаа бол ингээл зүгээр ажилдаа явдаг, ирдэг тий. Ажилдаа дуртай, ажлаа чин сэтгэлээсээ хийдэг. Одоо ингээд Монголын Асбанк ч бас томоохон байгууллага ингээд тавтай тухтай орчинд цалин мөнгөн цагтаа буун, гоё ажил, офис ажил хийдэг тий. Тэгээд банкндаа ажиллаж исэн 7 жилийн хугацаа магадгүй ингээд баг хувийн хөгжил гэдэг зүйлээс хол зүгээр л ингээд нэг тийм ажиллаж байхдаа аз жаргалтай амьдралын юм нэг урсгалд ороод ингээд явж исэн үе юм шиг. Тэгээд яг одоо хүний амьдралын эргэлтийн цэг гэж ярьдаг. Нэг бол хамгийн нөгөө нэг суваа мэдрэх үе гэх юм уу, хамгийн доод одоо хязгаартаа хүрэх гэдэг юм уу, нэг тийм үе байдаг юм шиг надад санагдсан. Миний хувьд болохоор 2021 оны 11 сар 21 оны сүүлээр ерөнхийдөө ингээд нэлээд одоо миний амьдрал уналттай үе байсан гэсэн үг. Одоо ганц би ээж байсан, нэлээд бас хөрхөн үр ширтээ, зээлтэй байсан. Тэгээ ажил хийгээд одоо тэр цалингаараа тэр зээлийг хизээ төлж дуусгах гэсэн нэг тийм одоо санхүү талаас харах юм бол тийм нөгөө талаас сэтгэл санааны хувьд бол бас л ингээд нэлээд хүнд үеийг давж туулж байсан тийм үе байхгүй юу. Тэгээ ерөөсөө ингээд би амьдралаа өөрчлөе. Энэ янзаараа яваад ах юм бол ингээд тэгэл охиндоо нэг байр үлдээгэл өгөх юм байна. Ер нь би өөрийгөө өөрчилж, өөрийнхөө сэтгэлгээг өөрчилж энэ амьдралаа би өөрчлөх юм байна гэж бодож шийдвэрээ гаргасан. Тэгээ яг 22 он гараад 21 оны сүүлээр одоо нөгөө нэг зориг хүсэл мөрөөдлөө бичдэг дэвтэр дээр амьдралаа өөрчилнө гэж бичээд
Тэгээ яг 22 он гараад ална гэсэн чинь 22 оны 1 сарын 3-нд эмнэлэг твчдэг байхгүй юу? Алгаж байгаа хүмүүс маань эмнэлэг твчдэг яралтай шинжилгээ өгөх болоод очисон чинь хүү хэвтэхгүй болохгүй мэн гэсэн заалт гарч ирээ. Тэгээ шууд эмнэлэг твтэн. Тэгээ яг 22 оны эхний 7 хоног баг 14 хоног хэвтлээ, хэд хоног хэвтлээ. Тэгээд эмнэлэг твтээд тэгээ яг юм ингээд гинт сэрээд яг нэг баг 3 өнгөрч исэн баха. Гинт сэрээд тэгснээ за ерөөсөө л ингээ ямар нэгэн тийм одоо багштаач гэдэг юм уу ингээд багшийн хичээлийг сонсоод ч гэдэг юм уу ингээд өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй мэн гэсэн нэг тийм мэдрэмж орж ирсэн. Тэг өмнө нь болохоор ингээд нэг нөгөө нэг өвний хөгжлийн подкастууд ч гэдэг юм уу хаяа нэг хоноо уншуул уншдаг. Тэгээ нэг алдан гондог жимд явна бараг явахгүй дээ бүртгүүл сэрний явж юмдаггүй. Тэгээ хаяа нэг ширээний теннис тоглох дуртай. Тэгээ теннисэнд бас ажлынхаа нэг дүүг дагаад бас хаяа нэг явж мовдөг нэг тийм л юм хийдэг байсан юм чам. Тэгээд яг тэр имлэг твтээд шин 3 цаг өнгөрөөд гинт сэрээд тэгээ шууд ингээд зүгээр өөрөө мэдлэхгүйгээр YouTube руу ороод хувийн хөгжлийн сургалт гэж бичээд ингээд хайж эхэлсэн. Тэгж байгаа тэндээс юу харсан гэсэн чинь нөгөө тасгалжуулалтын акттай Моника Бацах гэж байдаг юм байна амьдралын тасгалжуулагч 30 хоногт амьдралаа өөрчлөе аян гэд байдаг юм байна. Тэрийг анх мэдээд тэгээ яг тэр имлэг твтэж явах үедээ мэйлээрээ бүртгүүлээд 30 хоногт амьдралаа өөрчлөлт тэр нь үн төлбөргүй байсан байхгүй юу? Үн төлбөргүй аянд оролцоод тэгээ өргөжлүүлээд 22 оны 3 сарын 1-ээс Үнийн сэтгэлгээ хөтөлбөрт 3 сая 300-аар суугаад өргөжлүүлээд гэр бүлийн динамик хөтөлбөр 2 сая 800 зүйлүүд хувьдчаа. Тэгээ өргөжлүүлээд салжуулалтын актемийн блог консалтант энергийн урсгалын зөвлөх үйлчилгээний бас эрх авах сургалтанд суугаад гэх мэтлээ ерөөсөө хувийн хөгжлийн сургалтанд суух замнал маань эхэлсэн байдгийн. Тэгээ тэр үедээ юу гэдэг сургалтанд ичнээ одоо хэдэн саяар нь төлөөд сургалт аваад ингээд явж байгаа ч гэсэн энийг би хөрөнгө оруулалт гэж харсан ирээдүйн амьдралдаа тархиндаа яаж байгаа хөрөнгө оруулалт гэж гэсэн өнцгөөс харсан. Тэгээ одоо ингээ харахаар 22 онд 18 сая төгрөгөөр хичнээн одоо үр зээлтэй амьдрал одоо хэцүү гэх юм уу тийм байсан ч гэсэн яг өр хөдлөлөө гээд 18 сая төгрөгөөр сургалтанд суусан байдгийн. Тэгээ өргөжлөөд одоо ингээд 25 26 тэр замнал маань тасралтгүй явж байгаа. Тэгээ яг хамгийн анх бол дасгалжуулалтын актемийн сургалтуудаас эхэлж байсан. Тэгээ өргөжлүүлээд өөр хувийн хөгжлийн сургалт. Тэгээ сүүлдээ ингээд илүү нөгөө нэг өөрөө өөртөө ажиллаад ингээд ирсэн чи илүү дотоод руугаа ороод одоо бүр ингээд сүнслэг амьдрал хизээч йог хийдэг хүн биш байхгүй би тэгсэн чи одоо ингээд йогийн сургалтанд бас суугаад гэртээ йог хийдэг болсон байна. Бясалгал руу орсон байна. Бясалгал хийдэг болсон мэн гих мэтчлээ ингээд яг нөгөө нэг өөрийгөө ирж хайхаа аялал маань өрүүлжлээл ингээд яваад байгаа юм. Тэгээ одоо ашигын найзтайгаа хамтраад энэ подкастыг хийх болсон бас нэг одоо шалтгаан маань гэх юм уу 22 оноос хойш тасралтгүйгээр гаднаас ингээ өөрлөгөө маш их юм зүйлийг авсан төлбөртөө цаг хугацаа төлбөр мөнгөө зориулаад маш их зүйлийг авсан аваад идэг тэгсэн хэрнээ ерөөсөө гарахгүй байгаагаа анзаарсан байхгүй юу ерөөсөө ингээ гарахгүй тэгэл за би сайн сурж агаад гаргая за би төгс олж агаад гаргая одоо нөгөө нэг мөксөн тэнгис гээд сонсч байсан үнэ. За мөсөн тэнгис гэд байдаг штэ тий. Мөсөн тэнгисийг сүнсэн тэнгис ч гэж ярьдаг. Яагаад мөсөн тэнгис гэж нэрлсэн бэ гэдгсэн чинь нөгөө нэг урсгалыг гаднаас дандаа авдсан байна л да. Ингээд маш олон гол гаднаас нь цутгадаг. Гэхдээ ерөөсөө гаргадаггүй. Өөрөө л аваад идэг. Яг тэрнээс ялгаагүй болоод ирж байгаа байхгүй. Тэгээ миний хувьд болохоор одоо ингээд одоо учир зүггүй хүмүүстэй ингээд амьдрал бол ийм юм аа гэж хичээл заахгүй ч гэсэн зүгээр л ингээд би ийм юм ойлгосон, би ийм юм сурсан, би ингэж алдсан, би ингэж онсон. Зүгээр л өөрийнхөө сурсан мэдсэн зүйлээ ойлгосон, ухаарсан зүйлээ тэгээ энэ ингээд дандаа нөгөө нэг амжилт ололт биш унсан түүх тий. Ингэж алдсан, ингэсэн, тэгсэн ингээд уналт басалт бүх зүйлээ л гойны нөгөө хуваалцъя гэж бодоод бас Mind Journey podcast маань эхлээд ингэ явж байгаа. Эний яг бодчихсэн юм байна. За манайчлаа. Чамаа ингээд сая ингээд сонссон чинь Үсэн болохоор ингээд нөгөө анх нөгөө өглөөний гайхамшиг группт ороод эхэлжсэн гэсэн шүү дээ. Өглөөний гайхамшиг групптээ ороод өглөөний хүн болж эхлээд тэгээ 2021 оны 1 сараас бас л адилхан нөгөө YouTube дээр хувийн хөгжил гэж хайж явж байгаа. Тэгээд тэр үчи нөгөө би болон менторыг дадаг гэсэн. Моника Бацах гэдэг зүггээл яриадсан байхгүй юу? Нэг нүуний хөрөнгө оруулалтын хичээл дээр нь орсон чинь тэгээ Моника Бацах гэд хин ингэж бодоод орсон чинь яг 13 маскны эго шүү дээ. Тэрийг яг YouTube дээрээс ороод тэнгуут нэг 30 хоногт амьдралаа өөрчлөе гэдэг хичээлд ингээ бүртгүүлээд ингээ өнгөө хүчээд байгаа гэдэг. Яг нэг тэр 30 хоногт амьдралаа өөрчлөхөөс яг миний яг тасралтгүйгээр яг ингээ сурах юу эхэлж исэн юм шүү.
Тэгэд юуны дараагийн нөгөө хөтөлбөрүүдэд нь орох яг ингээд чин хүсэл байсан боловч дандаа 3 сарын нэгэнд эхэлсэн шүү дээ. Мгм. Тэнгүүд би чи ингээ хавар болгонгод хүүхдтэйгээр ингээ хөдөө очдөг гэсэн заяа. Сүлжээгөө газарлаа. Тэгээ яг ингээд нэг суралцах нөхцөл нь яг бүтэхгүй байгаад байсан шүү. Хоёулынгийнх нь юу ингээ айгуу юу яагаад те тогцоод те. Харин тий одоо ингээ яг зөвөр үедээ ярьдаггүй ярианууд яг подкаст хийгээд ингээ ярихаар яг нөгөө нэг нарийн тийм сэдвээ бариад авахаар айгу гой гой гарч ирэх юм тий. Яг тийм ээ. Би ч гэсэн яг мөнгө адилхан азаатайгаа адилхан суралцаал ингээл гаднаас ингээл олон багш нараас тий төлбөртэй төлбөргүй ингээл сургалтнуудад суугаал асар их ингээ мэдлэгийг ингээд аваад байгаа мөртлөөсөө яг ингээд бодохоор ерөөсө гадагшаага ингээд тэр дотор хуримлагдсан юм а гадагш нь ингэж хүмүүст гоё ингээд мэдээлэл болгож тий хайр түгээд бусад хүмүүст ингэж мэдээж ингээд яг адилхан тэр миний мэдсэн зүйлийг ингээд мэдхийг хүсэлтэй хүмүүс зөндөө байгаа штэ тэр хүмүүст ингээд үргэлж чадахгүй зөвхөн өөртөө хадгалаад тэгээд нөгөө мэдлэгчийн ингээд нөгөө гадагш нь гарахгүй болохоор цаг хугацааны ирэхээр ингээд батагдаад тий зарим зүйлүүд нь ингээд нэр сурсан ч илүү гэж ингээд бодоодох үе бас байд юм билээ. Яг үнэн тэгээд шигээ хэр шуналтай хүн бэ? Шунлаа. Аа за шунал гэдгийг болохоор эд зүйлийн одоо эд хөрөнгө эд зүйлтэй биш материал дээр тайлбарлах юм бол ерөөсөө ямар ч тийм өөрийгөө шуналгүй бол гэж боддог. Харин сурах мэдлэг авах зүйл бол амар шуналтай. Нэг зүйлийг ингээд сурчаал за энэ цаашаа яах юм бол тий гэж сураал. За энэ ингээд болтой гэх юм бол өөр зүйл рүү жишээ нь ингээд 108 мөргөл ингээд мөргөл бясалгал ингээд сурч ирсэн бол за одоо дараагийнх нь юу бэ те сүнслэг амьдрал ингээд сурах зүйл дээр бол ингээд шунаал ингээд цаашаа сураа яваад байдаг. Айгуу санаа. Харин би өөрийгөө ямар ч шуналгүй гэж ярьдаг байсан байхгүй юу? Надад зөвхөн хувцас ингээд нэг л байхад болно. Одоо шилжих юм бол подкаст сонсож байгаа хүмүүс мань анзаарах юм бол магадгүй би баг 3 хувцас л ээлжиж өмсөх байх. Гэхдээ энээсээ би ичдэггүй. Зүгээр л надад өмсөж байгаа хувцас маань байна, тухтай байна тий. Нэг зүйл байхад дахиад нэмж авъя гэж юусоо боддоггүй. Тэгээд дээрэс нь нөгөө нэг хүмүүст би ямар харагдаж байгаа болж гэдэг юм уу? Намайг одоо нэг хувцас олохгүй суугаад байна гэж харах марах тэр хүмүүсийн бодол надад түүч хамаагүй байдаг. Тэгсэн чинь би өөрийгөө ерөөсөө ингээд шуналвэ гэж боддог байсан байхгүй юу? Одоо эмэг зүйлт ч гэсэн одоо энэ ингээд өнгөрсөн жил манай ажлын эгч нар миний төрсөн өдрөөр бэлгэлсэн. Энэс гадна манай нөхрийн өнгөрсөн жилээр шинэ жилээр өгсөн ингээд өөр нэг эмэг зүйлт ингээд байгаа. Одоо ингээд болоо. Эмэгтэй хүний хувьд ингээд миний эдэлж хэрэгэлдэг зүйлт юмнууд ингээд болоо. Өөр нэмээд ерөөсөө авъя энэ төр гэж ерөөсөө боддоггүй. Тэгээд өөрийгөө шунлоо гэж боддог байсан чинь эрдэм мэдлэгт амар шуналтай. Энэ бас нэг юм шунал юм байлээ л дээ. Тэгэнгүүт одоо хүнд ийм 3 сав байдаг гэд эрдэм мэдлэг бэлэг авьяас эд баялагын ийм 3 сав байд юм байна л да. Тэгсэн чинь нөгөө нэг эрдэм мэдлэгийнхаа савыг ингээ бүр хитрхийх ингээ аваад нөгөө савнд бүр ингээ дүүрээд халингуудаа нөгөө хоёр руу гас ингээд халиад орчиж байгаа байхгүй юу? Эрдэм мэдлэгийн саваа хоослоогүй илүү ихээр ингээ шунаал аваад байхаар нөгөө хоёр сав нь угаасаа нөгөө эрдэм мэдлэгээрээ ингээ халиар агаад орцсон учраас нөгөө хоёр сав нь бас хоосон байгаад идэм байна л та. Тэгэхээр бас ингээд эрдэм мэдлэгт хэр шуналтай вэ? Тэрийгээ бас сүүлийн үед анзаарж ирж байгаа. Тэгээд хоёлаа баг адилхан болохоор чамайг ямар юм бол да асууя гэж бодсон. Сурах тал дээр шуналтай. Ерөөсөө зогсохгүй сураад идэг. Би бас яг адилхан шүү дээ. Салах нэг 2 3 жилийн хугацаатай ямар сандаа өнөөдөр эмэг зүйтэй гэсэн чинь надад өөрийн гэсэн эмэгэдгүй гэсэн чинь ингээ энэ эмэг зүйс чинь манай ээж та миний эмэг зүйс юм уу? Ягаад ч юм ингээд аав ээж нөхөр ингээд манай эмэг авч өгье. Тийм юм авч өгье. Яах юм ингээд ерөөс амар санаа. Ерөөс ахуулдаггүй. Өөрөө ч авдаггүй айгуу санаа. Тэр бас нэг эдийн шунал байхгүй гэсэн дар тухайн сурт маань тийм эдийн шунал байхгүй л байгаа юм байна л гэж өөрийгөө хардаг та. Тийм байлээ. Гэхдээ сүүл нөгөө нэг Академид орсноос хойш бас нэг юм ойлгосон тэр юу вэ гэхээр ингээд өөртөө үнэтэй, цайтай, чамин одоо юу гэдэг өөрийгөө хүндэлсэн тийм худалдаа бол бас хийж явах хэрэгтэй юм байлээ. Сувд авч байгаа бол хамгийн үнэтэйг нь, алмаз авч байгаа бол тий хамгийн үнэтэйг нь, хамгийн гоёын ч гэдэг юм уу. Тийм сонголтууд бас байх хэрэгтэй мэн гэдгийг ойлгосон. Тэгээд нөгөө нэг асуултаа асуухаас өмнө төрүүлээ шууд нэрлээ явцдаг гинэ.
Манай хишгээ хамгийн сүүлд ямар сургалтанд хэдэн төгрөг зарцуулж орсон бэ? Тийм мэдж байгаа да. За миний хувьд хамгийн сүүлд гэх юм бол апдейт майн тагтамдаа 2 сая төгрөгийн төлбөр төлж авч ирсэн байгаа. Яагаад апдейт майн тагтамд ер нь орж ирсэн бэ гэдгийг хэлэх юм бол м, би болохоор юу яасан? 5 сараас хойш ирэхэд жоохон бие өгдөөд яагаад байгаа нь мэддэхгүй. Тэгээд өмнө нь болохоор ингээд нөгөө би эрхтүүд маань нөгөө өөрөө ингэж нөгөө сэтгэл санаа тий ингэж стресс ингэж гадна зүйлийг ингэж авснараа би эрхтнүүд маань ихэд гадны хүчин зүйлээс болж эрхтүүд маань ихэд өвдөж эхэлдэг гэдгийг сонсчихсан л да. Одоо чинь бөөр ихтэй гомдол тий одоо ингээд бамбай тий хоолой өгдөх юм бол ерөөдөө нөгөө юуны өөрийнхөө одоо дуу хоолойг хязгаарласан тий бусдад хэлхийг хүссэн зүйлээ хэлж чадахгүй байснаас болоод ерөөдөө ингэж эд эрхтнүүд маань ингэж өвчлөлтгөө гэдгийг сонсоод за энийгээ би ер нь сэтгэлээсээ дотроосоо ер нь өөрийгөө сэтгэл санаагаа өвчлөөд өөрийгөө өөрчлөөд би бас давхар энэ биеийнхээ өвдөд байгаа тий энэ зүйлүүдийг эмчилж чадах юм байна штэ гэсэн ингэж бодол тий ингэж өөртөө ингэ шийдвэр гаргасан юм. Тэгээд за ямар сургалтанд суух вэ? Ямар ментортэй ингэж чиглүүлэхтэй явах вэ гэж бодож байгаад өмнө нь болохоор ингээд нөгөө YouTube дээр байдаг багш нарын өнгөө, бясалгал, мантра, эрүүл мэндийн мантранууд ингээд одоо эд хөрөнгийн мантра, мөнгөний мантра гэж зөндөө байдаг шүү дээ YouTube дээр нөгөө тэр хичээлүүдийг ингээд сонсоо яваад нэг л татхшоо орж байгаа захгүй юу? Тэгээд за ер нь чиглүүлэг багштай ментортэй явах хэрэгтэй байна гэж зөндөө олон багш нарыг ерөөдөө судалсан. Тэгээ ягаад ч юм ингээд цаанаасаа ингээд апдейт майн тактик хандаа хөшөөмаа сургалт намаа ингээд татаад ор ишээл чиний хайж байгаа юм чи энд л байгаа гэд нэг энергиэрээ намаа татаадсан баггүй юу. Тэгээд анх нөгөө төлбөрийг сонсчоод 2 сая төгрөг гэдэг чинь бас тийм хямдхан төлбөр биш шүү дээ. Тэгээ бодоод би ер нь тэгээ энэ сургалтанд өмнө нь нөгөө сургалтуудад төлбөр хямдхан ингээд сургалтуудад төлбөр төлж сурчаад зарим нь болохоор ингээд тэндээс авах хэрэгтэй байгааг авахгүй сурахгүй гэр ингээд хайчаад байсан байхгүй юу. Тэгээ өөртөөгөө ярилцаад за чи яг ингээд ороод тэгээ сурч чадах юм уу? Тэгээ тууштай байж чадах юм уу гэ өөртөө нэг тийм амар тийм сонин цензуур шалгуур тавьсан заяа. Тэгээд дотроос надад болохоор чаднаа. Чи яг л энэ сургалтанд орч гэсэн нэг тийм дохио өгөөдс. Тэгэл 7 сарын сүүлээр яг төлбөрөө төлөөд тэгээ сургалтанд орж ирсэн. Тэгэл сургалтанд орж ирэл хамгийн ихний энерги мастерын бүх хичээлээ үзсэн чинь л юу вэ те би ч одоо өдөрт одоо хичнээн одоо уурлаач те бүх өдөрт одоо хичнээн удаа бух болт юм бэ гэсэн тийм нэг одоо юу гэдэг юм бэ дотроос ингээд нэг тийм энэ л байсан штэ гэсэн нэг тийм юу төрж ирсэн. Энэ л байсан штэ гэдэг нэг амьсгалаа нэг гоё амьсгалаа аваа тий одоо яг суралцаж яваа апдейт майн тактимаа сэтгэлгээний коуч бол байна. Маш их үн цэнийг тий сургалтандаа орсноор хамгийн том зүйл маань өөртөө итгэлээ олж авч байгаа. Тэгээд одоо нөгөө өөртөө итгэлээ олоод авчаар шин дахиад нөгөө бусдтай харилцаа ингээд бусад зүйлүүч маань ингээд дагаад ингээд өөрчлөгдөөд ороод ирд юм билээ шүү дээ. Энийг мдээгүй ерөөхдөө яг гүний гүн дотоодоосоо яг суралцаж суралцахгүй нэг жоохон гадна талдаа тийм өнгөө хэсэгтэй л сураад яваад байсан юм да гэсэн дүгнэлтийг бас өөртөө хийсэн. Миний хувьд тийм байна. За манай Азагийн хувьд маань сүүлд нэлээ олон янз бүрийн сургалтуудад суугаад гой психологийн багшаагаа авч байгаа тийм ээ за. Өөрөлд ямар сургалтанд сууж өөрийгөө одоо яаж хөгжүүлж энэ талаараа уулзаад. Яг уу тэгээд 22 онд тасгалжуулалтын академийн сургалтуудад эхэлсэн. Тэгээд тэрнээс хойш түрүү нөгөө нэг хувийн хөгжил одоо илүү дотоод руу сүнслэг амьдрал, яг бясалгал руу орсон гэдгийгсэн шүү дээ тий. Нүүдэлчдийн бясалгал гэж анх юугаад YouTube-с хараад тэгээд сонирхож үзээд тэгсэн чинь нөгөө нэг бясалгал руу ороод би бясалгал хийх гээд ингээд гээл ингээд савхаар унтчихадсан байхгүй юу. Тэгээд за би угаасаа бясалгал хийж чаддаг төрлийн хүн биш юм байна гэж өөрийгөө ингээд дүгнсэн бүр дүгнээ хийцээ. Угс яаж ч хийсэн унтчихадсан байхгүй юу. Би угаасаа бясалгал ер нь хийж чаддаг төрлийн хүн биш юм шиг байна.
бясалгал хийдэг хүн тусдаа идэм ингээ бодсон. Тэгсэн чинь харин нүүдэлчдийн бясалгалд Монгол хүмүүс эзэж сууж бясалгадаггүй юм аа. Одоо уртын дуу, морин хуур, бие биелгээ, Монгол ахуй амьдрал өөрөө бясалгал байсан юм аа. Тэгээд дээрэс нь нүүдэлчдийн бясалгалд юу ярьдаг вэ гэхээр ингээд бясалгал гэдэг чинь Монгол бичгээр бие шалгал, биегээ шалгах гэсэн ингээ утгатай ингэж бичигддэг юм аа. Буюу өөрөө өөр дээрээ ажиллах өдөр тутамдаа та юуг хийж байгаа зүйлээ л бясалгал гэдээ аваад үзчих гэдэг жбайгаа байхгүй. Тэнгүү тэр нь бүр үнэхээр гой санагдаад тэгээд нүүдэлчдийн бясалгал бас татагдаад 1 2 дугаар шатны хичээлээ дүүргээ дахиад агсан 3 4 дугаар шатны хичээлээ дүүргээд тэгээд нүүдэлчдийн бясалгалын дэлхийд даяар бэлтгэгдэж байгаа 100 багш хөтөлбөр гэж байдаг. Жилийн өмнөөс багшийн хөтөлбөртөө ороод суралцаад тэгээд сая нэг 2 сарын өмнөөс хамгийн анхны 10-т анги аваад ингээд явж байгаа. Одоо бяцлаглалын багшаа хийгээд явж байгаа. Тэгээ яг нүүдэлчлийн бяцлаглалын хувьд гэх юм бол нөгөө нэг Чингис хааны үед 10-т 100-т мянгатын систем гэж байдаг байсан шүү дээ тий. Тэгээд одоо болохоор ингээд яг тэр системээр явдаг. Нэг багш бяцлаглалын анги авлаа гэхэд ерөөсөө 10 л хүн нэг ангид авдаг. 10 хүн аруулаа яваад тэгээд эхний шат 2 дугаар шатаа дүүргээд тэгээд дараагийн дахиад өөр анги авах орол тусдаа дахиад 10 хүнээр нэг 10 туулгаад эхний анги аваад 1-р шатаа төгсөвсөн. Яг нөгөө нэг одоо подкаста эхлүүлж байгаатай л ялгаагүй л процесс болчихж байгаа юм л да. Нөгөө л нэг сураад байдаг багшийн хөтөлбөрт орлоо жил боллоо анги авахгүй эхлэхгүй тэгээд тийм байгаадсан болохоор ерөөсөө л ингээд давхар өөрөө сурээ багш болох ямар байдгийг мэдрээ үзье гэд тэгээд өмнө нөгөө нэг өөрөө хичээлээ би сонсож байгаа би сурна гэсэн өнцгөөс сурах өөр бусдаа заахын төлөө сурах хоёр ингээ ялгаатай өөр болоо явчихж байгаа байхгүй тэр зүйлийг сүүлийн үед мэдэрч байгаа. Тэгээд нүүдэлчдийн бяцлаглаас гадна бас яг сүүлд Умактамд орсон Apted Mind гэдэг. Бусад 6 сарын сүүлээр хандаа багшаагаа хараад тэгээл 7 сараас Умактамд ороод тэгээд ингээ явж байгаа. Тэгээ одоо нөгөө нэг сурж байгаа сургалт хөтөлбөрүүдэд ярихаар битээрийн подкаст нэг юм маркетингийн маягийн болоод байна те. Тэгээд бусад сургалт, бусад хөтөлбөрүүд те эдгээр зүйлээ энэ хүрээд ингээд энэ яриаг дуусгая. Угаасаа ашиг битээрийн Facebook ярьдаг болсон. 2030 оны хэсэг жаргалтаа хандаж эхлэхэд хайртай шүү гэж хэлье. пэйж рүү ороод харахаар хангалттай энэ талын мэдээлэлүүд байгаа. Давхар бас битээр подкастаас гадна тусдаа зөвхөн одоо би нүүдэлчдийн бяцлаглаа ярьж гэх юм уу эсвэл одоо Умактама ярьж гэх юм уу тусдаа лайв видео юмсууд хийж байгаа учраас хэрвээ сонирхож байгаа бол ингээд илүү дэлгэрэнгүй мэдээлэл магадгүй асуухаар бол бит хоёрын хувь чат руу хаяг руу бас холбогдоод мэдээлэл аваад ярилцмаар байгаа бол ярилцаад ингээд явж болно. Бас нэг юм хэлхээ мартчихаж 2 жил гаруйгийн өмнөөс би нэрээ яг мэрэгжлийн сэтгэл зүйч болохоор суралцаж эхэлсэн. Тэгээ нөгөө нэг одоо зөндөө олон сургалт юмнуудад ороод яваад исэн одоо коуч, ментор те тасгалжуулагч гэдэг юм уу. Эдгээр зүйлс нь надаа одоо нэг юм мөсөн уулын зөвхөн дээд хэсэг юм шиг санагдсан. Илүү бүр цаашаа гүнлүүгээ юу байгаа ингээд яг мэрэгжлийн сэтгэл судлал, сэтгэл зүй талын зүйл байгаа юм байна гэж бодоод тэгээд нэрээ сэтгэл зүйчээр бакалавраараа сурч эхэлсэн. Тэгээ одоо удахгүй он гараад сургуулаа төгсөж байгаа. Тэгээ сургуулаа төгсөөд зөвлөгөөний ирэхээр авахар нэрээ одоо өдөрт нэг 2 өндч гэдэг юм уу. Онлайнаар сэтгэл зүйн зөвлөгөөгөө хэрвээ магадгүй Солонгост амьдардаг бол танхимын сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээгээ бас өгж эхлэж байгаа. Энийг нэрээ хамгийн чухал юм авчлаагүй яг хаах чиш сэдвээ. Баярлалаа. Чи миний хамгийн ихний үйлчлэгч болно шүү. Заяа би чамд нэг 50% өнгөлтөө үйлчлэгээ үзүүлнэ шүү. Заяа. Одоо сүүлийн хамгийн гоё кофе шопт уулзцгаая. Бай. За хамгийн ихнийхээ үйлчлүүлэгчийг олчлоо. За. Манай хишээ 5 жилийн дараах өөртөө хандж юу гэж хэлмээр вэ? 5 жилийн дараах өөртөө 2030 оны өөртөө хандж хэлэхэд тэр чи яг зөв зам дээрээ яваа шүү. Тэ одоо олон хүмүүст гоё хайр түгээд одоо би болохоор нэг хамгийн анх суралцаж эхлэхдээ зөвхөн би төвдөө яг эхэлж ирсэн бэлээ. Би л энийг мэдээ, би л энийг суралцъя. Тэ одоо би л өөрийгөө өөрчилчихье гэсэн яг нэг би төвдөө эхэлж ирсэн бол одоо бол би төвөөсөө халиад бид гэдэг энэ асуултаа азаагаасаа буцаагаасаа 2030 оны аз заяад хандаж одоо яг өнөөдрийн зүгээс юу гэж хэлмээр байна. Зөрүүлээс өрсөн базаа хийчихэж байгаа юм уу те?
Тэгээ гинт ийм асуулт асуусан чинь ирээдүйтэй холбоотой асуулт асуусан чинь ямар сонир бисээ паникт орлоо шүү. Ямар ч асуултанд бэлэн байж та андаа. дээ. За Бэлэн байна. 2030 оны аз заяа. Сайн аз заяа. Би чиний 2025 оны 12 дугаар сарын 22-ны буюу одоогийнхоос 5 жилийн өмнөх хувилбарчин байна. Яг хөө амьдралд ажгүй. Чиний өнөөдрийн бүтээсэн амьдралыг бүтээх гээд ингээ яваад л байна. Өдөр болгон тууштай тасралтгүйгээр өөрийгөө хайрлаад цаг хугацаа энерги хайрлаад одооноос ингээд өөрийгөө хайрлах гэдгийг ямар чухал гэдгийг ойлгоод ухаарад өдөр тутмынхаа амьдрал хэрэгжүүлээд ингэ явж байгаад ямагадгүй миний энэ хичээл зүтгэлийн үр дүн 2030 оны аз заяа чи одоо ингээд бүтэж байгаа шүү гэдгийг бас хэлмээр байна. Тэгээд Заяа Майнд брендийг үүсгэн байгуулсанд тэ дэлхийн брэнд болгосонд маш олон эмэгтэйчүүдийн амьдралыг өөрчилж байгаад Томас Том баяр хүргэе гэж хэлмээр байна. Дахиад нэг ингээд хамгийн чухал гэх юм уу сэтгэлд байгаа нэг зүйл маань тэ ингээд миний одоо бидний охин гэх юм уу бидний охин дүүдөө дөлгөөнөө маань 26 нас хүрсэн бай. Нэг мэдсэн чи 26 настай ээж болсон байх. Магадгүй эмээ болцсон байхыг ч үгүйсэхгүй мэн те. Би чи 21 настай охиноо гаргаж ирсэн шүү дээ. Тэгэхээр миний охин чи 26 хүрнэ гэхээр чин бараг л би эмээ болцсон байхаа. Да. Гэтэ намайг эмээ гэж дуудахгүй шүү. Эмма ай те. Тэгээд одоо юу гэдэг тасралтгүйгээр тууштайгаар яс мэлхийний урдаар өнгөрсөн хугацаанаас өдийг хүртэл явсан энэ мөчөөсөө цаашаа ч гэсэн өргөжлүүлээд явна. Тэгээд 30 онд яг өөрийнхөө хүсэж байгаа бүх зүйлийг биелүүлсэн байх болов гэж би бодож байна. Гэхдээ юу гэдэг амжилт гэдэг өөрөө явдаг, хүрдэг цэг биш, явдаг зүг гэдгийг ойлгосон. 30 онд би өөрийгөө бүтээсэн байна гэдээ өөрийгөө орхин гэсэн үг биш. Өхөө хөлтлөөс суралцсан. Тэгээ амжилт гэж өөрөө би юу гэж тодорхойлж байгаа нь тэр зүйлийнхаа төлөө л ингэж явна гэж бодож байгаа. Тэгээ надаар дамжуул маш олон эмэгтэйчүүдийн амьдрал өөрчлөлтөн гэдэгт би итгэдэг. За тэгээд 25 оны аз заяагаас ийм л үг хэлэх юм болоо да гэж бодчихъя. Тэгээ хайр илгээе. Вау, гайхалтай. 2000 За он. Баяр хүргье. ажиллаа. Одоо ингээд азаагийнхаа яриаг ингээд сонсоод сууж байхдаа надад нэг юм бодогдсон байхгүй сая. Миний хувьд болохоор ерөөхдөө одоо сошиал дэйл гараад байгаагүй. Манай аз заяа маань болохоор ингээд ерөөхдөө нүүдэлчдийн бясалгалаа багшаа хийгээ тэгээ тий бусад одоо зөндөө олон ингээд зүйл сошиал дээр аль хэдийнэ гараад од болоод од манданаас ч од штэ. Тэгэхээр анх ингээд сошиалд гаргахад тэр айцаа яг яаж даван тулж ирсэн бэ? Яаж ингэж гоё ингэж чөлөөтэй те яг ингэж нөгөө одоо ингээд надтай ингээд видео кол хийгээ яддаг шиг ингээд гоё яг чөлөөтэй ингээд байгаагаараа ярих тэр одоо зүйлийг хизээс эхэлсэн бэ? Миний хувьд болохоор одоо яг үнэ хэлэхэд бол яг одоогийн байдлаар баг зэргийн бие барьсан байдалтай. Хамгийн ихний подкаст болохоор айгүй их бие барилттай байсан. Нөгөө үгээ ярихтаа ингээд бодоо жоох ингээд ам ингээд зууралттай тийм байсан бол өнөөдрийн хувьд болохоор арай гайгүй бие барилттай байна. Дараа их дээр ингээд чөлөөлөгдөө энэ чөлөөлөлтөө хийгээд бүр гоё ингээд чөлөөтэй ингээд гоё урсгаад ярьдаг болох байхаа гэж бодож байна. За нэг за нууцаасаа хуурцаач. Нэр ингээд ишгийг анзаарсан чаа. Найзаа чи бүр ингээд зүгээр үед намайг байнга өдөж идэг те. Нэг бол ингээд байнга дарамтлагдаг те яг үннийг хэлгээд. Автомаш манай ишгээч. Энэ гişүн найзаа уушиж байна. Яг ингээд подкаста яг ихээр ингээд амар юм даруухан тий айгаа юм яг хөө гэхдээ энд өрн ч гэсэн хөрхөн л байгаа л да. Тий өөрийнхөө өнгөөр айгаа гоё гэрэлтэж байгаа эсвэл тайрыг түгэж байгаа манайд. Тэгээд миний хувьд гэх юм бол дөрөв нөгөө нэг 22 онд дасгалжуулалтын академийн сургалтын цугаад гэж ярьсан шүү дээ тий. Бие зас гэрээ зас төрөө зас буюу бие засах нь мөний сэтгэлгээ хөтөлбөр байдаг. Гэрээ засах нь болохоор гэр бүлийн динамик хөтөлбөр байдаг. Одоогоороо бас байгаа л ах л да. Тэгэхээр сүүлийн үед дагийн талаар мэдээлэл авах болохоор сайн мэдэхгүй байгаа энэ хөтөлбөрүүд нь явж байгаа юм болоо гом болоо. Тэгээд төрөө зас хэсэг нь миний бизнесийн хөтөлбөр байдаг байхгүй юу? Тэгээд тухайн үед миний бизнес хөтөлбөр 5 сая 500 мянган төгрөгийн төлбөртэй байдаг байсан. Яг 22 онд би үргэлжлүүлээ шууд сууя гэсэн чинь. Тэг яг нөгөө нэг санхүүгийн маш их одоо юутай ачаалттай дарамтнд байсан хүн чинь ямар ч нөгөө нэг сургалтанд зориулаад одоо сууна гэсэн хадгаламж юм байхгүй бэжэж 3 сараас ингээд 3 сая 300-аар шууд ингээд аппликейшнээс
байрны зээлтэй, цалигийн зээлтэй, дахиад цаана зээлтэй тийм байж ээж нөгөө нэг тэр үед чи яг бахан банк усын зээлийн аппликейшнгууд нэлээд гарч ирж байсан юм. Тэгээ зээлийн аппликейшнээс зээл аваад мөнгө сэтгэлгээ гэр бүлийн динамикийн ороо явцсан. Тэгээ яг миний бизнес суух гэсэн чинь надаа үнэхээр зээл авъя гэсэн чи 5 сая 500 гарахаар байсан байхгүй юу? Зээл гарах ямар нэгэн нөхцөл олдсон бол би аягүй бол тэр үед зээл аваад орсон байгаа. Тэгээд яг тэр үед миний бизнес дээр тэтгэлэг зарласан. Тэр нь юу вэ гэхээр ингээд өөрийгөө илэрхийлээд яриад яагаад ингээд миний бизнес хөтөлбөрт ингээд суухыг хүсэж байгаа юм бэ? Энэ тухайга өөрийнхөө Facebook профайл дээр лайв, паблик тохиргоотой лайв хийх байсан. Тэгээд лайв хийгээд тэгээд нөгөө нэг тэтгэлэгт ингээ оролцож байна гэж бас нэг Google форм бөглөөд лайвынхаа линк энтрийг явуулаад тэгээд тийм тэтгэлгийн уралдаан байсан. Тэгээд би тэрэнд орох уу байх уу яаж би лайв хийх үү яаж би паблик лайв хийх үү гів гэнтэн бүр лайв гэхээр үнэхээр айж ийсэн яг тэр үедээ тэгсэн хэрнээ надад 5 сая 500 байхгүй байсан учраас би ингээд тэтгэлэгт орохын тулд лайв хийхээс өөр сонголт надад тухайн үед байгаагүй. Тэгээ ерөө магадгүй миний Facebook найзууд ах トゥ хамаатан садан тий найзууд санаж байгаа бол би яг нэг 22 онд тий гэртээ нэг юм бас тэр үуч нүдний шил зүүдэг байсан юм аа. Нэг юм нүдний шилтэй одоогийнхыгаа бодвол ингээд нэмэх 10 кг жинтэй амар том нүүр мөртэй. Тэгээ ядж байхад нэг юм хар хувцастай өөр өнгийн ч юм олоод өмсчихгүй яасан юм бол гэж сүулдэ бодсон. Нэг одоо тэр үеийн харахаар нэг юм нүд мүд нилээ юм гонигтай. Гэхдээ зайлвал ингээл яг үндэ тэр үеийн аз заяа одоогийн намайг бүтээсэн байгаад байгаа байхгүй юу? Магадгүй нөгөө түрүүн хоёлаа 5 жилийн дараах өөрсдөө ярьсан шиг. Тэгээ тэр үед би ингээд бүр салганаа чичрээд тэгээд би хамгийн эхлээд ингээд лайва only me гэсэн тохиргоотой хийсэн. Хэд хэдэн удаа хийсэн. Only me-гээ хийхээр чинь хичнээн лайв хийж байгаа юм шиг болох чи хүмүүст харагдахгүй штэ. Тэгээд дараа нь болохоро манай ингээд тэр үед одоо ажлын найз дүү маа найзлдаг одоо ч гэсэн найзлтаа мандууха гээд намайг бүр ингээд бүх зүйлээр дэмждэг манай найз одоо дүү гэхдээ ингээд ичдүү гэсэн харилцаатай боловч найзуудын харилцаатай. Тэгээ мандуу маань миний дэргэд байсан. Тэгээд миний яг тэр үеийн нэг сошиал айцаа дарж гарахад ингээд би ингээд лайв хийж байгаа яг мандууг зөвхөн үзэх тохиргоотой. Тэгээд дараа нь паблик болгосон байхгүй юу? Тэгээ яг ингээл мандуу ингээд тэр нөгөө нэг лайв хийхээр чинь хүмүүс ингээд доор нь комент бичдэг хэсэг нь харагддээ штэ. Бас хөөрхөн зайл гараад байгаа байхгүй юу? Тэгэл би лайв хийгээд ярьж байгаа мандуу ингээл үу өста гоё байна. Ямар гоё юм аа ингээл оо амжилт гэл ингээл бичээл би тэгэл мандуугийнхаа ингээд нэг чатыг ингээл хараад оо манай мандуу ороод ирсэн байна те. Ингээд юу ясанд одоо дэмжээд гоё ингээ амжилт хүсээд комент ч өгж жагаад ингээ баярлаа шир хийгээд өгөөрэй мөгөөрэй гэл ингээл мандуутайгаа яриад тэгэл яг ингээл ярьж байгаа л нэг өөр юм болонгод гээд за дахиад эхлэе за дахиад эхлэе гэд баг худалч бүтэн өдөр бит хоёр нэг лайв яардах гэж ингээд юу яасан. Тэгээд тэр үед яг би тэтгэлэг авч чадаагүй л дээ. 100%, 70%, 80%, 75%, 50% гэдэг хүмүүс тэтгэлэг өгөөдсөн. Би болохоор яг тэр үед тэг гिच тэтгэлэг авч чадаагүй. Гэхдээ надад үлдсэн нэг зүйл нь болохоор ингээд тэр үед би тэр нэг сошиалын айц гэх юм уу тэр зүйлээ давсан. Тэгээд тэр нөгөө яг лайвынхаа ард гарах мэдрэмж үнэхээр гоё байсан. Тэгээд хийхээсээ өмнө айгаад байсан чинь лайв хийснийхаа дараа өстө хамаа намаагүй бүр ингээд тэр үед чинь банкндаа ажилладаг байсан харилцагч хүмүүс руугаа найз найзууд руугаа тэгээ үе би нэг юмд орж ийна шеэрлээд өгөөрэй дор нь юм бичээд өгөөрэй мөгөөрэй гэл ингээд тэр үед чинь гэтээ миний хувьд айгүй хөөрхөн хандалттай баг 300 хэдэн шеэрмээр хэдэн мянган үзэлт хэлээ тийм болцсон байсан. Тэгээд би уг нь тэр лайва хадгалж аавна гэж бодсон чинь сая өнгөрсөн жил нөгөө нэг фейсбુકийн лайв 30 оноо устдаг болсон шүү дээ. Тэгээд Тийм шүү дээ. байхгүй утцсан. Би яг тэр лайвыг олж үзье та гэж одоо сууж ирсэн шээ. Үгүй харин тэгсэн чинь ингээд байхгүй би бүр ингээд тэрийг татаад авчихгүй яасан болоо гэж бодсон. Тэгээд яг хамгийн анхны нөгөө нэг сошиал айцаа гэдэг юм уу давах мэдрэмж тэр байсан. Даваад гарсны дараа хүмүүсийн дэмжлэг надад бас үнэхээр гоё урам зориг өгсөн. Тэгээд тэр үеэс хойш стори оруулахдаа ингээд өөрийгөө зүгээр ингээд яриад гэх юм уу өдөр тутмын амьдрал юмудаа сториогоор өөрийгөө ярьж илэрхийлж оруулахаасаа ерөөсөө ичгээ болцсон. Тэгсэн чинь манай нэг ихч надаа за чи ингээд сториогоор өөрийгөө яриад оруулахаар би чиний өмнөөс ичээд байхаа ингээд. Тэр нь үгүй ингээд өөрийгөө даваад ч гэдэг юм уу тэр нэг юм одоо даван тулаад гараад ингээд ирэхэд тэгдэггүй юм байлээ. Миний сториг үзээд нэг хүнд ч гэсэн тий гоё санаа очиж эрг мессеж очиж байгаа бол тэгээ болоо гэдгсэн чи ингээд тэгжсэн. Тэгээ одоо болохоор сүүл бас нэг томоохон одоо энэ нэг сошиал айцаа давж гарсан зүйл нь юу вэ гэхээр 7 сард Ум Актемд ороод
Тэгээд уумаа дээр 7 сарын 25-наас 8 сарын 21 хүртэл ажлын өдрүүдээр тасралтгүйгээр Zoom уулзалт хийсэн. Хамгийн эхлээд бол бас л айцтай байсан шүү дээ. Zoom ч юусаа ашиглаж үзээгүй. Ингээд өөр өөр дээр анх удаа төлбөртэйгээр Zoom авч байгаа юм. Тэ Zoom-ээсээ Facebook руу яаж лайв холбодгийг ч мэдэхгүй байсан. Тэрийгэ холбож сурж байгаа юм. Тэгээд ингээд хамгийн ихний 1 2 3 удаагийн хост бол би жинхэнэ нөгөө алсан шүү дээ. Айгу Ярьаад анхны гэхэд бас л нэг нөгөө хизээ заны нөгөө сошиалд гараад ирсэн үсгэл байсан шүү дээ. баярлалаа. Яг нь өмнөх ганц туршлага нь тэр нөгөө 22 онд өөрийнхөө профайл дээр лайв хийжсэн тэр туршлага байгаа өөр байхгүй. Тэгээд өсөх дэвжээл яг үд гүрвтэй ингээд сарын турш өдөр болгон ингээд би хост хийгээд 2 зочинтойгоор яриа зүүм нээлттэй уулзалт хийгээд одоо хүртэл 7 хоног болгон тасралтгүй хийж байгаа л да. Өмнөшгөө яг өдөр болгон бол хийгээ болцсон. Тэгээд хамгийн ихний уулзалт бол тэгэл бас л нөгөө 10 гэдэг шиг тийм байсан. Тэгэл нөгөө юу ярих байгаа үгээ Ярьсан урьдсан уу? янз янз. Бие барьж ирсэн. Би барьсан штэ. Бие барьсан, сандарсан, айцтай байсан. Хүмүүсээс асуух гэсэн асуултаар шал өөр үгээр асуугаад ч гэдэг юм уу. Хүмүүсийнхаа ярианаас яг чухал мессежүүдийг нь олж барьж авч чадахгүй ч гэдэг юм уу. Тиймэрхүү үед байсан. Яг нь одоогоороо би төгс болчоогүй л дээ. Гэхдээ ингээл баг багаар хичээгээл сураал үргэлжлүүлээл ингээл яваад байгаа юм. Тэгээ одоо болохоор ингээд подкаст хийх надад үнэхээр гоё байгаа, жаргалтай байгаа. Өөрийнхөө фейсбુક дээр одоо лайв хийх ч гэдэг юм уу. Эсвэл одоо бичлэг оруулах ч гэдэг юм уу те. Одоо ерөн сошиал ямар нэгэн тийм зүйлээс нэг их айж сандарч инхээ болцсон. Тэгээд зүгээр нөгөө нэг өмнө хүмүүс намайг юу гэж бодох бол гэсэн нэг тийм эго, тийм нэг маск байгаад байсан юм шиг. Одоо болохоор нөгөө хин намайг юу гэж бодох бол нь ямар ч юуг болсон. Одоо хамаагүй гэх юм ч хаашаа юм. Гэхдээ ямар ч байсан тэр нэг хязгаар айдас юм аа ардаа үлдээсэн байгаа юм да. За миний туршлага гэхэл иймэрхүү л энэ да. Манай азаа маа нөгөө аль эртний үеэс нөгөө айцсан сошиал айцад аван тулцсан юм бэ штэ. Тэр чинь тэгээд зайлвал нэг л удаа авахгүй яг тэр үед. Гэхдээ тэр амар бүр үнэхээр том юм би яг тэгэд авч гарсан. Найс нь бол яг одоо яг энэ подкастаараа дамжуулаад өөрийгөө те сошиалд нээх энэ яг алхмаа одоо миний бол эхлэл байна. Цаашдаа бол яаж чөлөөлөгдөж те яаж задаж гарч ирэхийг бол яг одоо бол би төсөөлөхгүй байна. Давхар ингээд нөгөө подкастаа эхлүүлээд ингээд нөгөө яриа суусан чинь хамгийн ихний дугаараа нөгөө эдит хийж байхдаа өөрийнхөө бас нөгөө ярих техник дээрээ бас анхаар суралцах хэрэгтэй юм байна гэдгээ бас ухаарсан. Ингээд давхар ингээд нөгөө суралцаад яваад байгаа маш гоё байгаа. Азаагаасаа асуух дараагийн асуулт маань одоо ингээд хувийн хөгжил хэллээ өөрийгөө хөгжүүлээд ингээд тасалбар суралцаа явж байгаа хугацаанд ер нь шантрах үе байсан уу тий? Эсвэл одоо ер нь болидооч гэх юм уу? Тэгээ одоо ер нь болсон доо одоо тий энэ үрээд ер нь зогсоё даа гэсэн тийм үе ер нь байсан уу? Ямар гоё асуулт вэ те. Түрүүн нөгөө хэлсэн л дээ нөгөө суралцах шундалтай гэж хэлсэн шүү дээ. Тэрнтэй нь бас уялдуулаа тийм. Шантарч ирсэн үү? Шантарсан үе гэхээр яг хүсэж байгаа амьдралаа бүтээхийг л хүсдэг байсан. Хүсч зорж эхэлсэн. Байгаахдаа лектор болно гэж мөрөөддөг. Тэгээ одоогоороо ч гэсэн тэр мөрөөдөл маань ингээд надад байдаг. Тэг зүгээр байнга ингээд сэтгэлдээ хардаг, төсөөлдөг нэг зүйл нь ингээд маш олон хүмүүсийн өмнө тайзан дээр цагаан хослолтой. Яг би чинь нэг оюун гэрлэгчийг улаан цагаан фэн байсан шүү дээ. Оюун гэрлэгчийн юм богино үстэй, тийм гоё нарийнхан өсгийтэй хард үфэлтэй хүмүүст өөрийнхөө амьдралаарч гэдэг юм сэдвийг мэдэхгүй байна. Ингээ ихтгэл тавьж яах гэж төсөөлдөг. Зүгээр тэр зүрэг надад байнга байдаг. Хийгээд байгаа хүсэж байгаа бүх зүйл маань яг тэр зүйлийн төлөө тэр нэг амьдралыг бүтээхийн төлөө тий маш олон хүний өмнө ихтгэл тавиад гараа тэгээд цаашаа яваад дараагийн дахиад өөр газараа очиод ихтгэл орж ийн гэдэг ч юм уу. Энэ нэг амьдралын дүр зургийг би төсөөлдөг, сэтгэлдээ боддог. Тэгээ яагаад чи одоо унмаар санагдсан үе, болимоор санагдсан үе, буцмаар санагдсан үе энэ үеүүдэд би зүгээр л дотроосоо тэр нэг мөрөөдлөөрөө босч ирдэг гэх юм уу. Солиорцсон юм шиг бахан хувийн хөгжлийн сургалтуудад ингээ мөнгөө зараа тэрний оронд одоо юу гэдэг аавда ээжтэй ах дүү нартэй нэг юм аваад өгчнө үздэй гэж магадгүй зарим хүмүүс бодож магадгүй. Гэхдээ би илүү сайхан амьдралыг бүтээж тэ одоо тэр амжилт гэж зүйл юу байгаад байгаа юм тэр зүйлэнд хүрэхийн төлөө
одоо ингээд сонголт гарч ирж байгаа бол тэрний хүсэж байгаа амьдралаа бүтээхийн төлөө цаг хугацаа санхүү энерги бүх зүйлээ зориулж байгаа. Тэгээд юу гэдэг одоогоороо өнөө маргааштай ингээд намайг хүрээлж байгаа эргэн тойрны хүмүүстэй тусалж чадахгүй байгаа ч гэсэн ирээдүйд ингээд илүү гоё тэм нэг амьдралыг зөвхөн ингээд өөрийн овг аймаг үр удам тэг хатуу хамаатан саднасаа зогсохгүй монголчуудад хэрэгтэй дэлхийн хүмүүст хэрэгтэй тийм хүн болохын төлөө зорж байгаа учраас ингээд одоогоороо ингээд унах босох ч юм уу тиймэрхүү үедтэй тэгэл нөгөө мөрөөдөл маань намайг сэрээдгээ гэдгээ хэлчихвэл арай л том болоо явчих бах тий арай л бүлт өсөрсөн болоо явчих. Гэхдээ яг хөө ямар ч байсан зориод байгаа зориг байгаа хүрхийг хүссэн цэг юу байгаа чиглэл байгаа тэгэхээр одоо тэр нэг зүйлээсээ л хүч авч босч ирээд яваад байгаа юм уу да. Гэхдээ нэг тийм өөрийгөө амар хүчлээд яваад байдаг бас биш амармаар үедээ амардаг, тайван баймаар үедээ тайван байдаг. Яг нэг төвлөрөөд хичээл номоо хийх сонсох үедээ ингээд хийдэг. Тэгээ амрах үедээ амардаг. Бид нар нөгөө нэг одоо мөнгийг хайрладаг, тэгээ гамдаг шигээ цаг хугацааг тэгээ тэр тусмаа өөрийнхөө энергийг бас хайрлах хэрэгтэй мэн гэдгийг маш сайн ойлгосон. Тэгэд мөнгө дуустдаг шиг энерги ч гэсэн дуустал юм байна гэдгийг бас маш сайн ойлгосон. Тэгэхээр одоо байгаа өөрийнхөө энерги тэр зүйлээ ирээдүйд бүтээх тэр нэг хүсээ зориод байгаа зүйлдээ бас гарахын төлөө хадгалаад, нэндэгнаад гэх юм уу. Тэг яг тодорхой зүйлстэй ингээд цаг хугацаа энерги зориулаад ингээ явж байгаа. Оо мөрөөдөл нь билээд эрхийн тайзан дээр ба цаах хэсэлтэйгаа тэгээ ингээд өөрийнхөө брэндээ бүтээчээд ингээд лектор тэг мөрөөдлөө биелүүлээд зогсож тэр өдрийн баяр хүргье төрүүлээд баяр хүргье. Баярлалаа. Тэр үед тийшээ чи хамт явна шүү хөөе. Йоо Хамт шүү хөөе. нэг тайзан дээр хамт илтгэл тавья. Тийм л та. Найз нь гэсэндээ нууцгаа яг тийм мөрөөдөл байдаг. Миний жил болгоны мөрөөдлийн самбар дээр яг ингээд олон хүний өмнө ингээд тайзан дээр цаашаа хараад ингээд цуцсан байгаа. Яг араасаа авсан гэх тийм нөгөө зураг. Яг жил болго миний мөрөөдлийн самбар дээр зэрэг зураг ягаад ч наагддаг. Хизээ нэгэн цагт бэлхийг нь бол яг одоо хэлж мэдэхгүй байгаа ч тэгээд зорилгынхаа төлөө бас туурч яваад хизээ нэг өдөр дэлхийн хэмжээний том тайз биш маа гэхэд хизээ нэгэн цаг бэлэх байхаа гэж одоо миний За. за одоо томруулаад дэлхийн тайзан дээр гэж далд хамсартай кодлно. Миний бас нэг мөрөөдөл болохоор гэр бүлээрээ дэлхийг тойрч аялах мөрөөдөлтэй. Тэгээд энэ мөрөөдлөө биелүүлэхийн тулд онлайнаар орлого бүтээдэг. Тэгээд дэлхийн хаанаас ч очсон ингээд нөгөө өөрийнхөө хүссэн зүйлээ, өөрийн брэндээ хөгжүүлэх хүссэн зүйлээ онлайнаар хийдэг тийм одоо болохыг зорж байгаа. Тэгсэн тэрнийхээ төлөө бас ингээд өөрийгөө хөгжүүл суралцаар л явж байна да миний. Вау. Хөөе. Манай нөхөр битэр ч бас дэлхийг тойрох мөрөөдөлтэй шүү дээ. Гэхдээ амар сонио. Би ингээд энэ мөрөөдөл өмнөх миний ганцаараа байхдаа мөрөөдлөөсөн байхгүй юу? Тэгээд Агита танилцаад яг танилцаад амар сонио би ингээд миний амнаас өөрөө мэдлэхөө дэлхийг тойрмоор намайг дэлхийг тойруулаад өг. Би дэлхийг тойрмоор гэсэн үгнүүд ингээд яг зөвхөн Агид л зориулаад гэх юм уу ингээд амнаас гараад исэн амар сонио. Тэгээд яг Аги болохоор бас илүү хол явна. Хол явах хэрэгтэй гэсэн бас нэг тийм яг нөгөө нэг над шиг дэлхийг тойрно гэсэн үгээр илэрхийлэхгүй ч гэсэн Агагийн юу ч гэсэн би илүү хол явахыг хүсдэг. Хол явах хэрэгтэй гэсэн нэг тийм үнцэг бас яриад байдаг байхгүй. Тэгээд бид хоёр бас нөгөө гоё юм гэр бүлийн аялын машинтай дэлхийг тойроод явж байгаагаар бас төсөөлдөг, ярьдаг, ярилцдаг. Гэсэн чинь бас хамтдаа дэлхийг тойрох юм шүү найзаа. Европ орнод уулзцаа. Тэгэл яа. Манай охин би бас ингээд нөгөө мөрөөдлийн самбар дээр ингээд наагаад тэгээд яриад өнтэйгээ бас хөрөхөнд ярьдаг байхгүй юу. Тэгэхээр сүүлийн үед манай охин бас ингээд ээжи тэр орн руу явъя, тийшээ явж аялье тий. Ахнаас ингээд миний охины мөрөөдөл юу гэхээр дэлхийд тойрч аялдаг хүн болно гэх. Манай охин бас аялагч болно гэсэн. Аялал явж идэх бол гэсэн. Гоё. Тэгээд мөрөөдөл гэдэг түрүү хоёлаа ярьсан шүү дээ тий. Мөрөөдлийн хувьд гэх юм бол нөгөө нэг би ингэж сонсч байсан. Хүний тархинд ямар мөрөөдөл орж ирж тэр биелэх боломжтой гэж. Бид нар одоо 1000 дайтай мөрөөдчихэд 100 дээр буух юм байна. 100-ын дайтай мөрөөдчихэд 10 дээр буух юм байна.
гэд бас сонсч байсан. Тэгэхээр юу гэдэг юу дэлхийн хэмжээний тайз биш юм а гэхэд мэхэд биш хөөе. Юу дэлхийн эмэгтэй байж ээж ингэж юу яахгүй. Миний найз чинь дэлхийн тайзан дээр гарах те дэлхийд нөлөөлөх тийм эмэгтэй байхгүй юу? Монгол хэл дээр ярьж байгаа энэ контент, энэ яриа юмнуудаа англи дээр хийхдээ тэгэл энэ чинь дэлхий болчих шүү дээ. Дэлхий тэгээ тэр аяар монгол дээр ярьж байгааг ойлгож сонсч чаддгүй мэхэд англи дээр яхаа тэгэл гэш Ишт те. Тэр подкаст сонсч байсан чинь нөгөө чиний амьдралын чанар, чиний бодлын чанараас хамаардаг гэд тэр үгийг сонсчаад нэрэн тэ үнэн шүү дээ. Яг ингээд нөгөө сөрөг бодол бодвол сөрөг зүйлээ татна, эерэг бодол бодвол эерэг зүйлээ татна гэдэг яг үнэн байгаа тоххой юу. Тэгээ сүүлийн үед өөрийнхөө бодлыг аягүй ханчилж байгаа. Мэдээж байнгын бүр эерэг бодол бодоо яваад ингэж бас хүмүүс ч байхгүй шүү дээ. Заримдаа ингээд сөрөг бодол орж ирнэ. Тэр болгондоо өөрийгөө ботоо хувиргаад тий сөрөг бодлоо яг тэрхэн үед ингээд цааш нь бүр ургуул бодохгүйгээр тэрхэн үедээ бас бодлоо хувиргаж бас сурч байгаа. Тэр нь бас суралцж байгаа. Гэс амьдралынхаа яг бүр алхам бүртэл ингээд нэг суралцаад яваад байна тий. Хүүхдээсээ суралцаад маа нөхөр тэгсэж хүүхдтэй хэлүүлж ирсэн. Миний өөр чинь хайрлуулах гэж ирчээд хайр заадаг өрмөн юм байгаа штэ гэх хүүхдээ хэрэглээд ирсэн. Бүр яг үнэн тий. Алхам тутандаа л ингээд суралцаад би ингээд азаагаасаа суралцаад гээл бусад ингээд бүх хүмүүсээс ингээд суралцаад яваад байгаа. Энэ амьдрал тэгээ энэ одоо тэгээ Монгол хүн гэж бол төрсөн их дэлхийдээ төрсөнийхөө нэг утга учиртай амьдраад битгийсэндаа л гэж боддог та. За баярлалаа найзаа. Шгэ дараагийн нэг асуулт байна. 18 настай Амид тий зориулаад юу гэж хэлмээр байна? Ами яг 18 нас хүрээ төрсөн өдрөөрөө магадгүй тий энэ подкастыг сонсвол яг 25 оны ашгээ ээж нь одоо охиндоо юу гэж загчээсэн бол одооноос хойш 10 хэдэн жилийн дараа гэсэн үг шүү дээ тий. Тийм шүү дээ. Ямар гоё асуулт асууад юм бэ? Ерөөсө бодож байгаагүй юм байна. Манай охин ч одоо 6 настай 2026 он болохоор 7 нас хүрнэ. Тэгэхээр 11 жилийн дараа 18 настай охиндоо хандаж ээжийнх нь хэлэхэд болохоор би охиноо ерөөхдөө маш гоё нээлттэй ингээд гоё чөлөө сэтгэлгээтэй ингэж охиноо ингэж хүмүүжүүлж өсгөе гэж боддог. Манай охины хувьд ерөөхдөө дотоод өгөгдөөл тэр нэг сүнсний хувьд болохоор маш эрч хүчтэй юмыг ингэж бүтээлчээр сэтгэдэг. Одоо байгаа байдлыг харахад бол маш задгаас сэтгэдэг. Хинээс ч юу ч ичдэггүй. Гэхдээ хэнийг яаж хүндлэхтэй, хинтэй яаж харьцах гэдгийг 6 настай байж маш сайн мэддэг. Өөрийгөө яаж илэрхийлэх үү, хүнд яаж ойлгох үү гэж маш сайн мэддэг охин баггүй юу? 18 настай манай охин болохоор айл хэдийн одоо миний хайгаад бүтээгээд байгаа тэр өөрийн брэндээ бий болгоцсон одооны ярьдаг те одоо дэлхийг тойроод ингэж аялаад өөрийнхөө хүссэн оронд ингээ очиод тэмцэнэ ингээ аялаад гоё амраад тэнцээс ингээ онлайн нэтворкоор ингээ өөрийнхөө брэндээ хөгжүүлээ те долларын одоо орлого олоод ингээ явдаг болсон байна гэж охиныгоо ихэд бодож төсөөлдөг. Тэгээ яг 18 настай манай охины миний дотор байдаг тэр зураглал бол яг тийм л байдаг. Тийм байгаасаа гэж хүсдэг. Би өөрөө одоо тэр нөгөө дэлхийд тойрч аялаж яваад ингээд нөгөө миний одоо нөгөө унтчих тэр нэг одоо алган ингэж бүтээж идэг гэж ярьдэн штэ хүмүүс. Яг тэр амьдралыг ингээд хүсээд зориод явж байгаа. Гэтэ тэр үе миний нөгөө 25 настайгаас хэлсэн. Одооноос ингэж яг хүүхдийнхаа сэтгэл зүйд нь энэ бүх зүйл боломжтой гэдгийг даалгах хүмүүст нь суулгаад өгөх юм бол 11 жилийн дараа манай хүн тэр зүйлд айл хэдийн хүртэн байх бас хүртэн байна гэж итгэлтэй байгаа. Одооноос яг манай хүн өөрөө бас тэрийг ярьдаг. Би ингээд дэлхийд тойроод аялаад явдаг хүн болноо. Тийм байна. Ямар гоё юм бэ. Ами ээж нь ингээд им яриа сууж шүү. Ханин зүг суралцахаас өмнө ерөөдөө одоо нэг жилийн өмнө 5 сарын өмнөөс ч юм уу ерөөдөө хүүхдтэй ингээд нөгөө жоохон тийм хязгаарлагдмал байх гэдэг гэсэн. Нэг өөрийнхөө хүслээр гэх юм уу. Би одоо бид нар чинь ингээд нөгөө багасаа жоохон тийм хязгаарлагдмал
одоо энийг барь тэрийг тэгнэ гэж ерөөхдөө ингэж хязгаарлалтмал өссөн шүү дээ. Яг тэр одоо өөрийнхөө хүмүүжлэлээр охиноо яг хүмүүжүүлээд байгаагаа хүмүүжүүлэх гээд байгаагаа яг анзаарсан л да. Тэгэд маа нөхөр гэсэн одоо яг хэлдэгс чи ингэж яг өөрийнхөө хүүхдэд байлгах гээд байна. Манай охин ч бас хэлэн заяа. Би таны хүслээр баймааргүй. Би яхаараа таны хүслээр байх хэрэгтэй. Өөрийнхөө байж болохгүй гэж. Айгүйх тэгдэг. Тэгээд энийг анзаараад за би яг хүүхдийнхаа энэ яг гал цавыг унтрааж болохгүй юм байна. Бүр цааш нь ингээд гоё услаад, хайрлаад энийг ингээд дэмжиж явах хэрэгтэй юм байна гэдгээ сахнаас тэрийг яг ухаарсны дараагаас одоо охиндоо ингээд би нэг чадахгүй байна. Би нэг хийж чадахгүй штэ гэж ярих юм бол миний охин чаднаа тий. Миний охин наадхаа нэг оролдоод үз, хоёр оролдоод үз, 10 ч оролдоод үзсэн хамаагүй. Миний охин хит тий оролдоод үз. Миний охин заавал чадчих таараа. Миний охиныг наад одоо тэгээд чиний дотор наад авьяас чинь ингэ байгаа нуугдсан байгаа миний охин. Тэгээд охиноо ингэж гоё устж асааж өгье гэж тэр зүйлдээ бас ингэ суралцаад л явж байна да. Нөгөө амьдрал ямар заавартайгаа ирэх штэ гэдэг шиг. Охиндоо бас хэлдэг. Бас нэг хувийн өвчлийн сургалт байна шүү дээ тий. Охиноо яаж хүмүүжүүлэх. Би бас охиндоо хэлдэг байхгүй юу. Заримдаа ингээд яалтчгүй ингээд нөгөө 6 настай яг нөгөө зөрүүд яг тэр үе дээр яваад байгаа байхгүй юу. Заримдаа яалтчгүй нөгөө бүр ингээд болохгүй байгаа үед нь жоохон чанга дуурдаг. Тэгээ тэрнийхэн дараа за миний охин ингээд тайлбарлаж тэрийг хэлдэг байхгүй юу. Тэгээ заримдаа тэгээд нөгөө ээж таны жоохон бах чи ингээд заган төсөгдөг байсан юм уу? Тэгээ буцаад надад тэрийг асуугаад тэгэхээр ингээ миний сэтгэлгээ, манай охины сэтгэлгээ хоёр ингээ бүр тийс өөр ингээ байгаа. Яалч охиноосоо суралцаад энэ үед ингээ суралцаад дагаж явахгүй бол ингээ өөрийнхөө үеийн хүмүүсээр хүмүүжүүлчих гэж ширэн хүмүүсээр хүмүүжүүлчих гээд байгаа шүү дээ. Тийм байна. За баярлалаа. За тэгээ өнөөдрийнхөө подкастыг хоёул ерөнхийдөө ингэсгээд дүүргээ те. Тэгээ дараа 7 хоногт хоёулаа ямар сэдвээр ярилцах вүлээ? 2025 оноод өгнэ. 2025 оноо 26 онд ерөөдөө бас нэг зорилго тэг ямар зорилго тавьсан ухаалцах болно. 2025 оноод өгөх гэдэг би амар яарад байгаа. Маш их хаттай утгатай. Маш их өсөж дэвдсэн их зүйлийг ухаарсан он байгаад байгаа. Бас нэг подкаст сонсож 2025 оноо та өгнөл юу ч хэлэх вэ гэсэн чинь бас дараагийн подкаст дээр хэлье. 25 оноод өгнээд 26 он магадгүй яг нэг жилийн дараах өөрсдөө зориулаад тэр дугаарыг магадгүй хийх бах те. 26 онд миний зорилго юм байна. Юм хийж бүтээн гэж бодож ийн гэд. Тэгээ нүртэл сонссонд хамт байсанд баярлалаа. За тэгээ бүгдээрэнд нь дээдийн хүсье. Өнөөдрийнхөө дугаарыг хин хүрээд өндөрлөе. Баярлалаа. Дараагийн подкастаар уулзцаа.